бид хүмүүс хамтран зөвлөж асуудлууд яг тэнд л яг одоо бодитойгоор гарч ирж байна. Шүүхэд маань бөөн бөөнөрөө хацаанд орж эхэлж байна. Хуулийн тэр эцсийн зорилго биелэгдэхгүй. Одоо саяны ярьсан бүх асуудлууд нөлөөлж байгаа. Их хурлын зүгээс бол дэмжлэг үзүүлээ. Боловсруучны бэлтгэх асуудал бол та хэдмаа л өөрсдөө. Хэсэг сүүгчдийн эрх мэдэл болж хувирч болохгүй. Ингийн тулд бид ингэж хамтарч ажиллаад энэ ойлголтоо шийдэе. Улс шударгаас тогтоох шүүн төслөх үйл ажиллагаас хэрхэн одоос зөв явуулах уу гэдэг дээр хуулийн хэрэглэх тал дээр та бүхэнтэйгээс ажиллаж ажиллаж Монгол Улсын үндэс хууль заасан хүмүүнлэг иргэний ардсан нийгмийг байгуулахад бид хүмүүс хамтран зөвлөжлээ. Энэ үүднээс та бүхэнээс уулзч санал бодлоо солилцож байгаамаа. хууль тогтоомжийн давхардал зөрчил хийдэл гээд асуудлууд яг тэнд л яг одоо бодитойгоор гарч ирж байна. Энэ бодлоор бол эрүүл иргэн захиргааны процесстэй холбоотой байнгын ажлын байвал одоо яг хууль тогтоох байгууллага дээчүү хооронд яг энэ хууль хэрэглээ боловсронгуй олгоход бол нэлээд төхөмтэй юм болов уу? Яг хөгжлийн чиг хандлагын манай дээр ч гэсэн чиг хандлагыг харахаар яг иргэний процесс эрхч юм тэр чигээр ингээд төрөлжөөд байна л да. Төрөлжиж эхэлж байна, наривчлаа. Бид нар маань одоо ингээ хуулиа өөрсдөө энэ чиглэл дээр хийж байгаа боловч дэвтгцийн бусад асуудлуудаа цогцоор нь шийдэхгүйгээс болоод шүүхэд маань бөөн бөөнөрөө хацаанд орж эхэлж байна. Шүүхийн шинжилгээний тухай хууль байна, иргэний хууль байна, иргэний хэрэг шийдвэрлэх тухай хууль байна, иргэний шүүх техник шийдвэрлэх тухай хууль. Энэ гурван хууль хуульд оруулсан өөрчлөлтүүд хоорондоо зөрчилтэй, үүнийг дагаж гарсан тэр журмууд зөрчилтэй. Ингээд эргэцсэн ийм зөрчилтэй орчинд бид одоо өнөөдөр хуулийн тэр эцсийн зорилго биелэгдэхгүй харин ч одоо гажуудал үүсэх магадaltaй. Тэгээ яагаад энэ итгэх муу байгаа юм гэхээр одоо саяны ярьсан бүх асуудлууд нөлөөлж байгаа. Одоо 1200 гар дээр байгаа шүүгч тэр 1200 эргийн цаан дор хаяж одоо 3000 хүн байгаа. Нэг эргийн ардтал дор хаяж 3-5 хүн байдаг. Тэгээ энэ хүмүүс бүгд бухимдж байгаа. Энэ хүмүүс бухимдахтаа нэгдүгээр шүүхэд бухимд нь хоёрдугаар тэгэл одоо энэ засаг төртэй энэ ерөөсөө өгөхгүй гэл ингээ бухимдал бол ингэж доороос үүсэж байна. Шүүхийн боловсруучны асуудал дээр бол нэрээ бидний зүгээс төсөв эднэр дээр бол бид нар их хурлын зүгээс бол дэмжлэг үзүүлээ. Боловсруучны бэлтгэх асуудал бол та хэдмаа л өөрсдөө. Тэр төсөв боломж нь өөрсдөө хангагдаад өгсөн байгаа бол энэ дээр бол та бүгд анхаарал ажиллах хэрэгтэй хаа гэж бодож байна. Олон шүүгч байх тухай биш. Захиргааны бүтэн илүү том одоо хурдан шуурхай ажиллах, цаасаа болон үйл ажиллагаа бэлдээд шүүгч бол алхаа орой зогчоод юм л шүү дээ. Дараагийнх нь гээл шийдэл зогч байдаг. Тэгээ тийм системээр тэнд хийх хэрэгтэй. Тэр нь өөрөө тусдаа шүүх, хэсэг сүүгчдийн эрх мэдэл болж хувирч болохгүй. Шүүхийн өдөртмөн үйл ажиллагааны нэг хэсэг суурин болж явах хэрэгтэй. Уулзалтууд бас үр дүн гарч явах ёстой. Техникийн ээлжинд бол өөрөдөө шийдэх одоо тодорхой шийдэл бол би хамтраад одоо ажлын хэсэг байгуулъя. Хамгийн газруудынхаа төвшөнд парламентын судалгааны хүрээлэн шүүхийн одоо судалгааны академи энэ төвшөнд за дээрээс нь одоо бас манай шүүгчнээс оролцуулах уу, манай ихчүүдээс орох уу. Энийг одоо яаж шийдэх үү гэдэг дээр л ерөөсөө гол зорилгоо олгож төр итгэлийн ард мэдлэгийн ясгийн хөвөлдөд юм. Шударгаас яаж тогтоож шударгаас стандарт дээр хүснэ хангах уу гэдэг зорилгоо болгоод ингийн тулд бид ингэж хамтарч ажиллаад энэ үйлдэл шийдэе. Ийм болчих юм бол шүүхийн үйл ажиллагаа хэвээ хугдах гэдэг. Ийм болохын тулд та бүхэн энэ үйлдэлийг ингэж өөрчлөлт хийх хамтарч ажилладаг ажлын хэсэг байгууллагад ажиллая гэж бодож байна.